За орой минь манайхаа эрх чөлөө маань эхэлж байна. Тэгээд сохих нь өмнө өргөнөөс үчи мэдтэй хүрч байна. Манайхан тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээд өнөөдөр нэлээ огт төргөө олцож хоолоо жоохон сөөг маяг дуусан баг шиг байна. Тэгээд манайхан шеэрлээ түгээгээд найз нөхдөдөө ураад өгөөрөө. Тэгээд би өнөөдөр наашаа ирж явахдаа лах бодчихлоо. Өдрөөс өдөрт хүмүүс нэмэгдээл өнөөдөр бараг 4000 орчим хүмүүс ирлээ. 90 оны асцуусхлыг бодож наашаа явж л та тантай яриага тэндээс эхэлчихье гэж. Та нар ч эхлээ гарч явах чи их цөөхөлх нь л гарч ирсэн гэвчтэй. 13 хөл бол хэлсэн. Тий. Тэгэл дүүрсээр агаал 100 хэдүүл болоо үсттэй. Тэгээ аяндаа тэр чинь тохироо бүрдэхгүй юу? Коммунизмын хошуун орж исэн. За тэгэл тэрнтэй зэрэгцээж яцсан Берлиний хаан нурсан гэлтэй чинь дэлхийд ярал үйл явдлууд болж байсан. Оросын коммунизм нурсан. Нураг үсч та нар яах ч. Биднийг эхэлж яхад нураагүй байсан л та. Ер нь нурах бүх юм тохироонд бүрдсэн байсан. Тэгээ бид нэр одоо ингээд эргээд харахад бол Азийн чийжэнд бид нар тэр эрх чөлөөний үндснийг эхэлж ингээд зөвлөлтийн дарангууллаас улс орноо тусгаар болгох тэр суурийг тавьсан. Тэгээд тэр суур амжилттай хэрэгжээд 90 онд бол монголчууд одоо өнөөдөр өөдтэй өнгөтэй байх, өөдтэй өнгөтэйг хараад зүхэх тэр эрх чөлөөг л авчирсан юм л та. Тэгээд 90 оноос хойш би нэг хэлээд үзэж байна. 1990 оноос 2000 оны хооронд 10хан жил ингээд эрх чөлөөний үр цайж ялангуяа 96-аас 2000 оны хооронд 4 жилийн хугацаанд бол монголчууд урд хожид байгаагүй бий болгосон. Тэгсэн. Ястаа өсрөнгүй гэвэл тэр байна. Тийм ээ, өнөөдрийн хараад зүгт байгаа өмч хөвчлөл байна. Хувийн өмчтэй болсон явдал байна. Хувийн мал хүрэхтэй, хувийн орон суудтай. Хуваараа одоо аж ахуй эрхлэх тэр үед эхэлж ярьж байсан бизнес систем болж тийм ээ. Хувийн аж ахуй, хуваараа аж ахуй эрхлэх гэл. Тэгээл шавлахын битээжлэн нэгдлийн холбооны хорол дээр соёлын төвөргөнд тайлан даргааж тавьгаад манай илэг дөрж нэгдлийн холбоо, нэгдлийг тараасан шүү дээ. Нэгдлийг тараагаад ардын аж ахуйны холбоо гэж байгуулагдаад тэрийг илбэг өөрөө толгойдод ардын аж ахуйн гээ чинь одоо хувийн мал аж ахуйтай болох үндэснийг нэгдээл Хинтээ аймгийн одоо мянгат малч мажик гэдгээс эхлээл ингээл талд мал нь одоо өөр дээр нь очихоор зэрэг малаа өөрөө хөөхөлөд өсгөөд үржүүлээд мал бол амьсгалаас нь бусд нь ашиглагддаг тийм одоо өвчтэй зүйл байна. Тийм ээ, ноос, ноолуур, үс, яс бүх юм. Тэгэл малыг одоо мөнгө болгодог тийм үү, нэг малыг хэд болгодгийг. Нэг одоо нэжгээд малыг бол 1000 болгодог. Тэр 1000 малнаас өчнөө одоо төгрөг мөнгө олдог ийм ашигтай үйл ажиллагаа эхэлсэн тийм ээ. За орон сууцаа аваад тэрийгэ түрээслээд эсвэл одоо барьцаалаа зээл авдаг. Гадагшаан дотгошоо явдаг тийм үү. Гадагшаа явна гэхэд би энийг гадагшаа явах одоо гэрийг паспорттай болно гэхэд чинь надад чи эх орно хаяад дөрвөө төгтөгээд алга болчихно. Монголчууд бүгд алга болчихно. Тий одоо алга болсон юм хаа байна тийм үү. Тэд нь гадагшаагаа яваад юм үзэж нүд тайлаад ертөнцийдээ танилцаад хүн ингэж амьдрдаг юм байна, бизнес гэж юм байдаг юм байна. Бүх юмыг хараад нөгөө зөвхөж байсан империалист Америк милитарист Японд очиж үзээд одоо тэр хичнээн хүн байгаа гэсэн тийм ээ. Ийм энэ хөгжлийн асар том төлхөр болсон. Одоо өнөөдөр бол харин эсрэгээрээ энэ орноос цугтах гэж шүү дээ хүмүүс. Гэр бүлээрээ тийм үү, найз нөхдөөрөө дангаараа байдаг юм даа эндээс л явъя. Энийг муухай дарангууллаас холдъё гэсэн ийм сэтгүү хүмүүс бий болчиход байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг өнөөдрийн одоо үүсэж байгаа талбай даруйдсан үйл явдлуудыг нарийн ажиглал хараал байж байна л да. Тэгээ би одоо дөнгөж нэг 18-тэй, 20-тэй, 21-тэй хамгийн одоо Архимагеддон настай ихтэн 24 шуутай хүүхдүүд байна лээ.
нийтдээ 24-5 хүрээгүй дандаа хүүхдүүд залуучууд. Тэр нэг 25 ийм залуучууд байгаа нь бол Монголын хувьд заяамаа л гэж залуучуудаараа бахархаад. Энэ тохироо бүрдэж байна тийм үү? Энэ тохироон дээр энэ дарангуйллыг, энэ хүн суртлыг, энэ авилгал хэл ахвал нэрвэгдсэн тогтолцоог халах хэрэгтэй. Тийм цаг нь ирсэн байна. Тэгээ авилгалын эсрэг тэмцэж байгаа хүн нь өөрөө авилгачин гэдэг нь харагдлаа тийм ээ. Тийм одоо тэнд байгаа залуучуудыг уур нь хүлсэндээ ялаа гэж хэлчихлээ л дээ. Тэрийг хоёул зуун сайд их цайруулж одоо нөгөө 30 гэрвлийн хэмжээний тийм үү? Мөнгөтэй байгаа тэр хүмүүсээ ялаа гэсэн юм а янз нь. Алтан гэрлийн тайлбарлаж байгаа. Тийм байлээ. Алтан гэрлийн тайлбарш ардсан намын тийм. Ийм хоёул зуун сайдтай юм байна. Тэгээ яг бид болоод тэр 30 гэрвэл нь байна уу 30 бос нь байна уу 3 сая 500 хүн нь ялаа байт юм байна тийм үү. Тэгэхээр би тэр ялаа гэж цолж байгаа хүнийг бол хүндэтгэлээ би Монгол улсын ерөнхий батхан юм байна гэж. Тэгэхээр чин ялаа бол дотор олон янз батхан хөхтрүү ногоон толгойт за тэгэл нэлээд сайжрвал зүг юм уу ямар шүү дээ тийм ээ. Тэр дотор тэр далавч нэг жижиг амьтнуудыг нэрлэх юм бол шумуул энтер гэл яваад гэн тийм үү. Тэгэхээр ялаанууд бол хоргүй байна. Ялаанууд бол тэгээд ядаж байхад нэг ялаа сэрэх үеэр ялааны тухай ярьлаа тэр батхан чинь тийм ээ. Батхан суусан газар баастай гэдгийг тийм үү. Тийм. Тэгэхээр Баттулга байсан газар балагтай батхан суусан газар баастай юм болж байна л та. Би ягаад Баттулга гэж хэлж юм гэвэл энэ нөхрийн өнөөдрийг хийж байгаа үйл явдал зөнтэй юм шиг, совинтой юм шиг би энийг олон удаа ярьсан. Тэгээд өнөөдөр зөнтэй юм шиг та ярьж байна. Тэгээ Баттулгаа хөрсгөө миний хоёр дүү юу хээ чавсан юу сэдэн бол хоёр ах шиг болвоо гэж тэгсэн. Одоо 5 жилийн өмнө хэлсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ бол Монголын үндэсний аюулгүй байдал санал хийсэн үйл явдал шүү. Өнөөдрийн одоо ерөнхий батганы авирж байгаа авир бол. Тэгээ би өнөөдрийн энэ үйл явцыг юу гэдэг юм чинь гэвэл 2 хоногийн өмнөөс эхлээд нөгөө даалгавартай бэлэнчлэх сэтгэлгээнд дуртай халамж аваад жаргаад хөвтөж байдаг тийм үү хөдөлмөрлөлтгүй залах уу тонулчдаа талтай байдаг тэрний нөмөрт нь хорогддог тийм үү одоо юу дэтгэврийн байдаг юм уу юу байдгийг хүүхдийн мөнгийг аваад архитаад сайхан байж байдаг өнөр танаар орчхол удамд уйлждуулаа явж идэх хүмүүсийг л алж харлаа л да талбай дээрээс тэр залуучууд руу дайрч байгаа тийм үү тэр үйл явцыг хараад би бодож явахгүй юу. Би одоо Чинбаттай их олон удаа ярьсан юм аа. Тэгээд яахан хэтрүүлээд байна уу да гэж би гэрвшиж байсан. Тэхнээ би хэтрүүлээгүй юм байна. Тийм шүү дээ. Би өөр байнга сануулж ирсэн юм байна. Энийг харин одоо өнөөдөр үзэж байгаа хүмүүст одоо энэгээр бардамнах буруу. Зүгээр бодит байдал чи ийм байна шүү. Ийм байсан юм аа. Ийм болох гээд байна гэдгийг сануусаар байсан. Тэгэхээр өнөөдөр бүр Чинкэнэсийн тэнд үүмэн самуун дэгдэх тийм үү залуучуудыг айлгаж сүрдүүлэх тийм ээ жагсаалын зогсон байдалд оруулах зорилготой арга барсан хэдэн нөхөд гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр манай улсын ерөнхий батган бол ерөнхийдөө эрүүгийн элемент тийм ногоон толгойд болоод хөхтрүүнүүдтэй нийлцсэн тийм ээ шумуулнуудтай нийлцсэн тусдаа одоо би ангилж штэ тийм ээ. Тийм. Зүгээр нормальны байгаа ялаанууд бол ямар ч одоо ял үүрхээргүй эвтэйхэн айтайхан соёлтой дипломат ийм жаахан хэрнээ ямар ухаалаг буйрсуутай юм бэ л гэж би энэ хоёрыг ялгаа хэлж байна л да. Тэгээ нэг сон ах. Та их сон энэ юу яатгаа би Монголыг Оросуудаар халдуулах холбооныхан гэж нэрлэдэг байгаа. Одоо Монголын арц холбоо нэртэй нөхдүүдийг өнөөдөр яг энэ манай намын нэлээд залуучууд ирлээ. Тэгээ уулзаж зогсчихлаа. Тэгээд хурж хэлж байна. Монголыг Оросуудаар халдуулах холбооныхан чигсэж шээ. Тэгээд тэр нэг хоод гаврыг гэдэг чигсаална. Хичиж хөмөр юм болж байгаа байхгүй. Энэ төвчээрээ гараад ингээ аргаа барж байна. Энэ бол
миний харж байгаа сүүлчийн зогсоолно гэж бодож байгаа. Гэхдээ энэ осолтой. Энэ Монголын үндэсний аюулгүй байдал занал хийсэн ийм зандалчин асуудал. Тэр одоо зандалчин юм хөлт гэж юм биш физик биш гэдгийг. Тэр нөхөр чинь сүрхийн юм ярьлаа шүү дээ. Одоо тэр ухаан хотгийн ямар байна ийм байна бидэнд пад байхгүй тэр хувийн компанийн юм аяг явсан байгаа биз. Би ямар зандаа хүүгийн культурыг эрх мэдлийн сандал дээр зайдаг гэж утсан биш. Тэгээ эрх мэдлийн сандал нэлээ олон жил байсан. Тэр ингсахын тэрийг өөдөн татаж гаргаж ирсэн нөхөрлөлтөө энэ баабар маабрын л хайртай дүүн баг. Тэгээд тэр нөхрийн хэлсэн мэдэгдэл шахуу юм аа. Тэр чинь нэг тийм байлаа. Баттуул байлгүй Баттуулгын нэг хайртай дүү байдаг сэтгүүлч. Тэрнтэй ярилээ л дээ. Эдний хинбэ гэдэг нь улам тодорч нэг сайн. Тэгээд тэрнтэй ярихтаа л 8 жилийн өмнө гэв хэдэн жилийн өмнө гэв 850 тэр $50 өрөнд өгсөн юм а гэж тэгнэлээ л дээ. Тэгэхээр тэрийг $850 сая. Тэгээ $50 сая. Тэр $850 сая долларын өрөнд авсан эзэдийн нотлох хэрэгтэй. Дагвын бол $850 сая өгөөгүй. Бид энэгээр бизнес хийж байгаа гэдэг очрол нь нотлох хэрэгтэй. Очрол нь мэдээлэл хийчих юм лээ. Тийм үү. Тэгээ энэ ресурс мэдээлэл хийчих юм лээ. Тэрийг хараагүй. Тэгэхээр би зандаа хөгийн квалт чинь тийм зандалчин гэж хараахан тооцоогүй явсан. Ер нь таагүй нөхөр маань гэж бодож байсан. Тэрийг хэлжсэн тийм. Илүүг дөрж хэлж ил байсан юм байна. Наа чинь биш байна гэдэг хад. Илүүгээ маань хүн таних ш манай хамгийн л одоо мундаг хүн гэдэг байсан. Тэгэхнээ энэ нөхөр тийм сэдэлтэй юм ярангуут маргааш нь гарч ирж байгаа орхойнуудыг харахгүй тийм ээ. Би одоо ялаа ярьсан учраас орхоо гэдэг шүү дээ. Тэгээд янз янзын хөр орхойнууд гарч ирлээ шүү дээ. Тэр одоо ухаадын ухаадгаа авъялэг тэгээ тэрийг мэддэггүй байна хаана байгаа гэж мэдэхгүй би ирж дээр байгаа ч шиг юм дэмитгнэд ярьж байна тийм ээ. Тэгэл хэдэн төгрөг өгчт юм байна. Тэгээд энэ дорхиролт яваад эхэллээ. Энэ дорхиролт хаанаас явж байна гэвэл энэ Баттуулга гэдэг баларцаа нөхрийнхөө одоо даалгавраар зандаа хүүгийн квалтны хөдөлт юм байна. Тэрнийг залгуулад хоёрын сайд нь ангалцдаг юм байна. Тийм үү? Би одоо нялуунаас шулуун гэж дээр үг байна. Нялуурч ясан дараа зүгээр шулуухаа хэлэхэд НКВД гэж байлаа. Зөвлөлт орсон үед тийм үү? КГБ гэж байлаа. Зөвлөлт холбоот орсон үед. Одоо ФСБ гэж байгаа. Энэ бол Оросын холбооны олсон үед тийм үү? Тийм арга барил. Энэ арга барилаар явж байгаа юм байна. НКВД-г үед Сүхбаатарыг байхгүй болгосон тийм үү? Гэрч явуулсан. КГБ-гийн үед Чойвсонго авчихсан тийм ээ. КГБ-гийн үед Сэдэн балаа авчихсан. Өөрсдийнхөө хүмүүсийг гэж би хэлчихээ. Зөвлөлт холбоот улс уу КГБ бол өөрсдийнхөө хүмүүс. Тэгэхээр одоо Оросын холбооны улсын ФСБ-ийн өөрсдийнх нь хүмүүс Батулгаар толгойлуулсан хэсэг бүлэг хүмүүс бий болчих манайд. За тэрний одоо жахираа тэрний дөрхөлт орж ирж байгаа юм байна. Тэгжил. За би яагаад энийг ингэж одоо баттай хэлээд байна гэвэл өмнө нь 21 оноос 90 он хүртэл Монгол хүнийг Монгол хүнээр нь эхнэрийг нөхрөөр нь хүүхдийн аавын хүүхдийн хооронд нь бүр талцуулж, муудалцуулж манай Зогтбаатар хэлсэлдээ нөгөө Дашны амжил гэж хэлмэгдсэн хүний хүү Зогтбаатар цагаан нэвтрүүлэгт орохдоо надад хэллээ шүү дээ. Бүр ах トゥ хоёрыг бүр үжихгүй болгож хүртэл ингэдэг ийм арга барилтай байсан юм а гэж. Тэгэхээр энэ арга барил болвол өөртөө өмхийн хөрөнгө аятаа орж ирж байна. Өмхийн хөрөнгө гэж амтан байдаг шүү дээ. Амтан ирэхэд зэрэг үнрээрээ одоо үнрээрээ үргээдэг өөрийгөө аврах арга өндөр тийм ээ. Ийм аргаар орж ирлээ. Тэр нь одоо зандаа хүүгийн анкултаар дамжиж орж ирлээ. Зандаа хүүгийн анкулт бол тэр ухаан авдаг модох таач нэг сүйд болоод тийм болсон шүү гэж яриад байгаа юм байна. Зандаа хүүгийн энэ яриа бол зүгээр нэг жоох юм. Тэр нь баяр цогтой холбоотой. Баяр цогтой нэг анги байсан юм байна. Байна. Энэ баяр цогтой холбоотой энийг одоо өөрийнх нь намайг талгуулж байсан дараа миний баабар хэлт юм л да. Баяр цогтол хатаарч өгдөг насаар. Тэрийг тэрмүү өтөн зантай хатаархалаараа тэр бүхэл өтөн одоо хувийн
бизнесээр нэлээд том яваа компаниуд арчиж шүү дээ. Нэгт хоёрт 34-өөс 50% улсад авна гэдэгтээ бол би хизээч нийцэхгүй энэ байран дээр гатуу зогсно. За энэний чинь бол 1929 оны улсын баг хурлаар зарлиг тогтоол гаргаад тэгээд тэр үеийн одоо хэрэгэм зэрэг мэдлэлтэй улс төрд одоо албан тушаал хашиж байсан. За нөгөө лам нар байна тийм ээ. Жасаа тамгын газар за тэгэл жасийн хөрөнгө тийм үү. Тэр бүхнийг дээр нь томсон тийм явдал суудал хуульчилсан ийм тон бол өнөөдөр манай Монголд хийж хийх гэж байна. Эннийхээ улбаагч энэ Монгол улсын ерөнхий батхан чинь 92 онд ховчлогдсон бүх ховчлтыг эргэж шалгана. Тэгж анх хэлсэн. Тийм ээ. Тэр улбааны явсараа байгаад одоо манай намд шургалсан тэр хууль зүйн сайдаар дамжиж тэрнийг ногоончлогоотойроо дамжуулж штэ. Тий. Тэгээд энэ ногоончлогоод үт цацагч энэ хөхтрийн үндэч хортой штэ. Тэгээ тэрний хороос болоод хүн халуурдаг үлээдэг янз бүрийн юм бий. Тэгэхээр би ногоончлогоо гэж өгчилж байгаа гэвэл ногоон толгойд ялаа хэлж байгаа ногоон малгайтыг хэлж байна. Тэгэхээр энэ ногоон малгайтын залгамж халаачин бол ам бүхтээ оршоод тэрний хадлаа үлгэрээс яхаас уцгаа байцсан юм байна. Тийм. Тэгэд энэ нөхцөл манай энэ өсвөрийн залуучууд ингэж холчихгүй орж ирж байгаад л би жоохон уужирч байна. Монголын үндэсний аюулгүй байдлыг манай энэ залуучууд аварч байгаа юм байна. Манай энэ залуучууд аврах юм байна. Тэг би бол одоо сая хөдөө гадаа яваад ирсэн. Тийм мэдж байгаа. Жоохон одоо би 5% байгаа. Жоохон нэг шалахгүй байна. Одоо шуухнах юм тийм болоо. Тэгээд залуучуудаараа хараад бахархаад энэ сошиал дээр байх юм хараад бахархаад сууж байгаа юм очиж чадахгүй байна. Очоод хоолой аам юм сөнгө байна. Ярихлаар одоо том дэмий байх гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхий батхан өнөөдөр тэдний хөөхд мөхөд мундаг байж болно. Бизнес хийдэг шүрхий байж болно. Сүүлдээ хэн нүлээ нэг хүүхэн байт юм аа. Амар заяа билүү нөгөө нийгэм хөдөлмөрийн хамгааллын ямар жасраагийн заяа хэн дэжээ өстө мундаг койн тэгж тэр койн майнын хуулиуд цуг хэрэгжилжсэн байх хэрэгтэй юм. Дэрэгнээсэн багталтай юм тэр амар заяа гэдэг хүүхэн ариун заяа гэдэг хүүхэн ярилээ. Ариун мах базар хамбат. Тэгэхээр зэрэг би одоо тэр залуучуудыг энэ одоо ялаа гэд нэрлэгдээд байгаа залуучуудтай л адилхан нэг бас нэг ялаа штэ. Тэр батганы авгалдаа шүү дээ. Тэр чинь тэгэл одоо амтныг тэг дарамжуулах юм бол ерөнхий батганы авгалдаа ерөнхийний батганы авгалдаатай юм янз бүр болж байгаа бас нэг газрын авгалдаа байна тийм үү. Тэгээд тэднийг би басаал нэ тэр энэ батган шиг авир гаргамгүй байна. Тэр залууч мундаг байж болно. Тэгтээ татвараа тайлагч. Одоо эрх мэдэлтэй батганы авгалдаанууд юм чинь. За хүн амын орлогын татварыг би өдөртөд ингэж төлсөн, нөөтөө ингэж төлсөн, нийгмийн даатгал бизнес хийдэг бол ашиг ингэж төлсөн. Нийгмийн даатгал одоо манай хуультай шүү дээ. Тэрийг ингэж төлсөн юм аа гэл тэрийг л гаргаж авчих. Тэр орлого зарлага нөөшгүй падгүй. Бидний орлогыг нэхэд байгаа манай залуучууд орлого бол ийм орлого олдгоо гэж тавьчихаар хүмүүс бөөх ийм өндөр орлого олдго юм байна гэдэг маань суурна тийм үү. Тэгэхээр тэр орлогоос гарч байгаа тэр татвар хаа байна. Тийм. Улсад төлсөн татвар тийм ээ. Тийм, татвар хаа. Тэрийг л гарга. Улмаа дүүч өөрийнхөө норгийнхаа татварыг гаргаад тавьсан шүү дээ. Тийм, улмаа өөрөө жишээ гаргалаа шүү дээ. Улам хэм бэлээ. Улам сайхан хүүчин яасан ч хурдтай сэтгэдэг боддог залуу юм би өөр бахархаад байгаа нөхдөд. Тэгээд одоо жишээлбэл манай Монгол улсын ерөнхий батхан бол тэр Hero Entertainment-ийн 51% эзэмшдэг гэж байна шүү. 50% юм уу? Тийм. 50% эзэмшдэг юм бол орлого зарлага тэгээд татвар. Тийм татварч тамаа болно. Тэр татвар чи хаа байна? Тийм. Ерөнхий одоо батхан тэрийг гаргаж тавих хэрэгтэй шүү дээ. Ингэж ихэрэхэд амтын хүнийг ялаа шунгуулаар дуудаад өгөх юм тийм үү? Энд чинь нөгөө би бол энэ хөрс ийм шаардна.
Тэг ямар тамаггүй төргөө тэрмэрнийхээ энэ чинь орлого олж байгаа бол тэрнийхээ татварыг төлсөн байх хэрэгтэй шүү дээ. Тэр татвар ярих хэрэгтэй байхгүй. Одоо тэрнийг шаардна. Одоо манай залуучуудад би тэрнийг шаард гэж хэлнэ. Нөгөө талаар ковидын үед энэ Монгол улсад буцалтгүй тусламж хөнгөлөлтөө зээл өчнөө юм орж ирсэн. За өсөн мөнгөнөөс хэдийг зарцуулсан. Нийтдээ 22 их 80-ийн 20 их 80. 20 их 80. Энэний татвар энэний тайлаа хаав. Байхгүй шүү дээ. Одоо байхгүй. Мөн Эрдэнэтэд болсон үйл явдал би тийм үү? Эрдэнэтэд нөгөө 49% дээрэмдэж аваад тэгээд Эрдэнэтийг 100% одоо төрийн мэдэлд авангаа онц байдлах тус одоо 50-аагүй тийм ээ? Тийм. Энэ онц байдлыг одоо суллаа 50. Энийг нээлттэй болгоо гэж шаардлага тавих хэрэгтэй. Нөгөө талаар Эрдэнэс 5-7 чинь бас нэг онц байдлах тооцсон тийм ээ? Тийм. Одоо болсон. Сая сулсан тийм. Сайн хэрэг. Гэхдээ энэ чинь юм гараг байгаа шүү дээ. Энэ чинь юу вэ? Тайлангаа тавих. Тавиагүй шүү дээ. 10 их 80 төгрөгийн алдагт хүлээсэн байгаа. Одоо чи балайн болоод байна. Энэ нөхрөөс энэ бүх тайлангуудыг аавна. Тэгжүүж явна. Тийм баха? Жишээлбэл өнөөдөр ямар юм нэг нөө ухаан хотгаа авъя гэж байна тийм ээ. Аврыг гэж байна. Төгрөг нуур нь аврагтаа өнгөрсөн биш шүү дээ. Тий. Төгрөг нуур зараг. Энэ хоёр хэлж байна лээ. Төгрөг нуураа авъя 100% авъя 100% авах юм байхгүй шүү дээ. Юу ч байхгүй. Хятадын хаана гэнэ $250 сая зардсан байна л шүү дээ. Хин тэгүү уучрал тэгж бүр мэдээлэл тавьсан биз шүү дээ. Тийм шүү дээ. Уучрал бүрдгсэн шүү дээ. Зардсан байна гэдэг. Тийм. Тэгэхээр ийм нойрчин тон улцад чинь чиний хэдээд байдаг бүлэг дээрэмчд байх, бүлгийн бүлэг дээрэмчд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэднийг хамгаалж ирж байгаа маний үеийн насныхан, манаас ахмад насныхан Жаваас одоо үнэхээр өрөвдөн бол. Тэгээ сая явахт нэг уутууд цагаан портой юм уу гэж явуулчихсан. Тэр нь ядж хахад дэлгэгдээд фэйсээр X-ээр нэг болчихж байгаа. Юу юм бэ? Мэдгүй ямар ч ууттай том цагаан уут портой юм байт. Гэхдээ хүмүүсийг ийм байлгахыг хүсэж байна. Ерөнхий батхан бусад ногоон толгойд юу мөнөтэйгээ өнөө хөхтрөө мөрөнтэй нэлээд Монгол хүнийг ийм байлганаа. Монгол хүнийг мал байлгаж байж одоо дарамтлалт авч явах бодлого байна гэж хэдэн болог шөмжилж байсан чойны мөг байдал. Монгол хүнийг мал гэж үзэж байгаа та нар гэж. Тий. Тэгэхээр зэрэг хүнийг мал мэт ингэж оромжуулдаг ийм одоо ерөнхий батхантай байсан дээр юм уу? Энэ нөхөр тариуслага тооцох дээр. Энэ зүгээр огцруулахгүй шүү. Хариуцлага тооцно. Эхлээд улс төрийн хариуцлага тооцож хөөж явуулж байгаа дараа нь хариуцлага бүх юмд шалгана. Бүх юм шалгана хариуцлага. Авилгатаа тэмцэх газарт нь авчиж жоод өөрсдөө шахацаад ингэ шалгуулна. Нэг сони юм болчтой сая. Шагсаалтаараа наашаа явж явсан чинь яг талбай дээр орж ирээд Оросын элчингийн бенз орж ирээд зогсчих. Талбай руу юу? Тий. Би хэлээд дээ шүү дээ. Наад тэр нэг таныг яг чинь энэ юуны нөгөө нэг тохон дээрээ сарнаатай байшингийн дээрэмч чинь энэ Монгол Ардын намын дээрэмч чинь хорлож байгаа шүү дээ. Одоо баг хорлно. Тэгээ тэр лүү орж занчээ нөгж гэнүү эсвэл жагсаал руу харж нөгөө нэг хоод гаврыг гэдэг хүмүүс таньчаагүй. Ямар нэгэн байдлаар тэнд зогсож байна. Өнөөдөр энэ Өмнө самуун гэж байгаа дэгдэх гэж оролдож байгаа асуудал чинь 2008 оны 7 сарын 1-ний тавтах гэдэг байгаа шүү дээ. Тий. Энэ залуучууд тухайнтай суу гэдэг. Би тэргээр бахарч байна. Зүгээр л одоо өнөөдөр сүрдүүлэл гашаа байна лээ. Тэгсэн. Тийм ээ. Цэргийн цагдаагийн сургууль хийнэ үү? Тий. Энэ чинь зүгээр нэг юм биш шүү дээ. Тийм. Тэгэхээр би харлаа манай залуучуудаар 7 сарын 1-ний түүх ер нь Монголын өмнөх түүхийг бас нэлээд толгойдоо шингээж авсан байна манай залуучууд. Тэгээд их тайван бүгдээрээ нэг чиглэл удирдлагатай суугаараа гэдэг. Тэгээ суугаараа гэхэд 90 онд бид нэр дэмжиж байгаа суугаараа гэхэд намсгээ сууж байсан олон хүн нүдэнд харагдчихэл л да надад. Тэгэхээр энэ монголчууд бол Монгол улс залуучуудын ор. Тэгэхээр монголчууд бол тийм ч яадгаа алдсан хүмүүс биш. Энэ
эрх баригчдын болоод энэ нэг лайвчд байна шүү дээ. Эдгээр эрх баригчдын даалгаврыг биелүүлдэг нэг хэдэн лайвчд байна тийм ээ. Монгол ядуу байна юу гэнэ. Монгол ерөөс болохоо байцсан юм яриад байгаа байхгүй юу? Монгол сайхан газараа сайхан байгаа. Залхуу газараа замбрааг байгаа. Тийм. Залхуу хүмүүсийн дунд замбрааг байгаа. Тэгээ Монголд нэг уран юм ноёрч байгаа. Залхуугийн Монгол, Суртаалын Монгол, Төрөлхийн Монгол. Ийм 3 Монгол ноёлцсон байхгүй юу? Энэ 3 Монголыг ноёлуулах юмыг хүндэтгэлтэй одоо байнга ахаа гэж ирсэн тэр ахын чин зүгээс хийж байгаа. Би энийг яхаа Төрөлхийн Монгол гэж хэлж байгаа нь хуучин төрөний хэлдэг КГБ-гийнхэн буюу зөвлөлт холбоотой улсын эдийн Монгол улсын энэ уужим дэлгэр нутагтай орныг орон нутгийн нэгжүүд шүү дээ. Бүгдийг шум болгоод нөгөө гушуун гэж чинь тараагаад жалгын нэг тараага хийсэн шүү дээ. Тэгсэн 330 сум болгоод тийм. Бол цус нүж нартул хортуулах тэнэг болгох тийм үү. За энээсээ үүдээд Монгол хүнийг архин живсэн явдал бий. Тийм. Зориудаар. За тэгээд арх дарснаас болоод одоо үргэн ямар юм гарах вэ тийм үү? Энийг бол би Төрөлхийн Монгол гэж байгаа. Энээс үтсэн үдлийг Төрөлхийн Монгол гэж байгаа. Залхуугийн Монгол гэдэг нь хин нэгэн дарга дорг юм уу? Хин нэгэн баян хүнээр тэжээлэгчиж өөрөө юу ч хийхгүй тэгээд хүм муулаа сууж идэг. Бослоо л хүм муулдаг. Хүм муул хараад бие минь сэрэгдэг. Хов ярихаар хамаагүй сэрэгж идэг ийм хадгийн зүдэг. Ийм хүмүүс бол одоо залхуугийн Монгол байхгүй юу? За Суртаалын Монгол гэдэг нь сая харалт тэр Монголын ардсан холбооны гүвч хаан уул дүүргээс юу гэнэ? Баян сонгон хайрхан дүүргэн тэр инка моглон гэдэг тэр нэг нөхөр амар хин гэж инка моглон ш тэгээд байгаа юм шнаач Батулга хийж. Тийм тэр зохион байгуулсан сонгон энэ сонгоныхан ч одоо яатсан ч хүмүүс үүдгэнд ялгаа тавьсан юм шүү дээ. Билээ болно. Сонгоныхан дагши наа чин толгой Оросын холбооны улсын фейсбુક туршуул Батулгын даалгавраар хийж байгаа. Чи би яа энийг бардам итгэл үнэмшилтэй хийж байгаа гэвэл би тэгээд одоо өлсгөлийн заралтай нэвштэй гэж одоо энэ фейсбુક холбоотон өөрийнх нь гар хөл мөнгө хөлсгөлэн хүүхэнтэй нэг ярьцлага хийсэн шүү дээ. Тэгтээ маргааш нь ардсан холбооных нэг өлсгөлийн зарлуулах гэж оролцсон шүү дээ. Тэгэхэд тэрийг санаж байна уу? Үгүй. Одоо наад чинь Батулга хийж байгаа ч. Тийм уус Батулга хийж байгаа ч. Наад Батулга ч аргагүй шүү дээ. Монголын ардсан холбооч Баатар байгууллага. Тийм Монголын ардсан холбооны хүн бүгдээрээ Баатар шүү дээ. Тийм. Тэгэхээр Батулга ч өөрөө Баатар. Өөртөө авсан шиг. Тийм. Тэр бүгд бүхэнд өмнөж өгсөн шүү дээ өөрхий. Тэгээ тиймэрхүү юмд хууртдаг толгойтой тийм. Ийм одоо коммунист, нацист фашистууд байна шүү дээ. Тэгээд Английн хэлсэн үгийг би бодчиход ямар ланжгаар сэтгэгч бүсгүй вэ Английн гэж үнчин. Хамтарсан засаг буюу эвслийн зөвшлийн засаг гэдэг бол фашизм гэсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр фашизм хийж байгаа шүү дээ. Буянж байгааг харалтаа өнөөдөр. Тэг. Манай Оюн Батбар дээр хөгжүүлэг тавиал. Буянж байгааг хийж үлддэг тийм. Оюн Батбар хамрын удаан болчихсон байна лээ. Тий. Тэгээд фашистууд гэхгүй. Фашистууд. Юу буян. Одоо мэдхгүй буянгийн эсрэг бог байдаг шүү дээ. Бозорч багтна. Бог мэдгүй богжөтгөр гэдэг шүү дээ тийм ээ. Тэг ингэж бог болж тийм үү өр хөвгттэй бог болж Монголынхон одоо энэ талбай чинь дэлхийд хамгийн том талбай юм биш шүү дээ. Дэлхийд манай энэ талбай чинь Чингис хааны талбай чинь тийм үү хамгийн том талбай нэлээд томд орд юм билий. Нэлээд томд орд. Тийм. Тэгэхээр энэ талбай дээгүүр чинь буян биш бог явчихсан. Тийм. Ийм богнууд ирчихээн. Тэгэл яахаа мэдхгүй тэр хандж байгаа хандлага. Өчигдөр би самаар харсан тэр жамтаа яваад бас тэр нэг хин гэдгийн тэр нэг гант төмөргээд тэр чинь нэг юу карманы улгаач байж байгаад сүүлд нь Бээжин рүү нэг 2-3 охин хуурж авч бичгээрнт нь зодож би нүүлээ. Тэгээд шоронд байж байгаа гарч ирсэн. Тэг мөрөдөө тоглодог цагдаа нарт барьцаалгсан нөхөрлөө уулахгүй юм атраа. Тэгээ яг хажууд ирчээ миний хажууд ирчээд юу элбэгд олж авч байгаа хуцаад орлоо дургуурга. Тэгээд би нуурчихгүй. Тэгэл сосрормын хүн Батуулийн хүн элбэгдэр жин хүнлэгдгийг намайг.
Тэгээд бийж бахархдаг гэдгийг хэлдэг шүү дээ. Ахнараараа би бахархдаг юм аа. Гэхдээ би эдрийн хүн биш ээ. Тэр хүн чи тийм очтой хүн. Тий, тэгээд над руу тавьж байхгүй. Тэр нэг анх нэг над руу гурил зарсан нөхөр Бээжин гээд. Тий. Тэр чинь шоо яваад байсан юм биш үү? Тийм тэр чинь хахаа сүүлд нь тань руу гурил зарсныхаа шагналд алтны уурхай авт. Одоо тэрэнд нь ажилдаг хүн ирээд ярьсан. Манай нэг Бямба гэдэг нэг найдад бизнес хийдэг. Тэрэнд ирж бүр ингээд тэр Бээжин өөр алтны уурхайтай болоод тэгээд тэр алтны уурхайд нь шагналд нь аваад тэгээд ах руу маань гурилцтай шагналд нь алтны уурхай авсан байт юм лээ. Үгүй шүү тийм байна тэр чинь. Тэр нь алтны уурхайд яваад зарим нь Германд элчин зөвлөхөр яваад. Хоёрдугаар нарийн нар яваал тийм үү. Одоо нэг сая гурил зарсан тэр юуны эзэнгээр явах юм шүү. Одоо мэдгүй. Ийм л юм хийдэг хүмүүс шүү дээ. Тэгчээд л бидний болохоор мөнгө төрөг авсан гэж балаараад идэх юм чи. Тэгээд заах үү тэгээд л бодвол. Гэхдээ нэг юм байна. Өнөөдөр яг таныг хэлсэн чинь сая бод суучлаа. 2022 онд би энэ та бид үүний яриа та продюсерлсэн шүү дээ. Тий. Тэгээ байж байгаа энэ ардын намын нэг гомсронгой байдалтай уулзлаа. За зарим хүмүүс их нэр хэдлээ яг хөө. Тэгэхэд за хүүхэ 24 онд танаа нам ялахгүй бол манай намыг үзэл суртлын Оросын орд нэгдсэн нам үзэл суртлын хэлцэн дарааг орж ирээд толгой дөрөвгөө бүгдөрөнгө загнажсэн гэж байна шүү дээ. Чамд хэн хэлсэн? Энэ ардын нам ахмад хүн Бахурлын ахмад гişүүд нэг хоёр хөшөнтэй уулзаа сууж хат гэж хэлсэн шүү дээ. Тэгээ би өнөөдөр бодохгүй юу энэ Оросын яг энэ талбараа орж ирээд зогссон. Тэгэхээр би нөгөө түрүүн гурван үеийг ярьж шүү дээ. ГБ, Жанжин Сүхбаатар, Жамсын Сэдэн Балгын тэрийг дуусаад ярьлаа шүү дээ. Тэгээд ягаад тэрийг дууссан гэвэл одоо тэр чинь Батулгаар дамжаад маш хурдтай явж эхэлж байна л да. Тэгж байна. Одоо маргааш нөгөөдрөөс илүү нөгөө өмүүлэх барих юм гарч ирнэ л дээ. Тэр нэг зөрхий чангадуутай өсгөө ирээд юу юм блэ. Дух цэцгээ гэдэг. Тий, тухмаа. Тэр чи сөрхий ярьж байна тийм үү. Тэгээ нөгөө л нэг ингэж турхираад бэйвнэр одоо ингэ түүнийг бог болгоод тийм амьд хүнийг бог болгоод бусдтай хайлам твиттер зөндөө хэлсэн те. Яагаад энэ түүхийг яриад байгаа утга нь энэ өнөөдөр ингэж натлагдж шít. Монгол хүнийг монгол хүнээр нь алуулна. Хоорондоо олхилж болгоод энэ хөөрхий хэдэн жаахан хүүхдүүд залуучуудыг хаана аваач шавшин бөөмд ингэж яргална. Тийм болно. 7 сарын 1-нд одоо тэгэл нам дарагдсан шүү дээ. 7 сарын 1 өчнөө хүн хэлмэгдсэн. Одоо мэдхгүй юу болж байгаа тэр хүмүүс тийм биз дээ. Тийм учраас манай залуучууд маш ухаалаг байх хэрэгтэй. Маш ухаалаг үү. Тэгээд маш ухаалаг байх хэрэгтэй. Тэг өнөөдөр ухаантайсан бол энэ үед ардсан нам засгаас гарах хэрэгтэй. Далимдуулаад ихэнх нь гарахгүй байна. За энэ дашрамд харин би нэг хэдэн хүнд маш талархал та байгаагаа хэлье. Манай Гамбат байна. Тийм ээ. За тий Гамбат байна. Баярмаа байна. Лото самбоо байна. Цэнгүүнд байна. Манай цэнгүүнд үг хэллээ маш сайн үг хэллээ шүү дээ. Тий. Одоо өөрийнх нь үеийн нөхдөд ирээд өөрөөс нь дүү шүү дээ. Одоо цэнгүүн чинь 27 манай цэнгүүн чинь. Тэгээд дөрөв хоёр охин хоёр хөвгөн. За манай Гамбат ч одоо хөвгөндөө очихгүй нэлээд дэше явчихсан баг тийм ээ. Тэгэхээр манай зогтгөл бас мундаг үг хэлсэн шүү дээ. Зогтгөл мундаг хэлсэн. Бүлгийн дарга зогтгөл хэн Амгаланбаатар. Тий, Амгаланбаатар. Энэ хэдэн манай Тэмүүжин бас мундаг үг хэлсэн. Тэмүүжин хэлсэн. Энэ хэддээ би одоо талархал дэвшүүлье. Нэмээд тэгээд одоо бахарж байгаа шүү гэдгийг хэлье. Тууштай байх хэрэгтэй, хурахгүй байх хэрэгтэй. Тхий буужиг. Би бол бүгдээрэнд энэ талбай дүүрээд сууж байгаа залуучуудад би бүү буужиг. Тэгээд хажуугаар ирж байгаа тэр өдөөн торхирогчд буюу фейсбુકийн даалгавраар, батулгын даалгавраар явж байгаа, хууль зүйн сайдын даалгавраар явж байгаа тэр одоо батгануудыг бол үл тоо. Нөгөө энэ дээр би нэмээд хэлчихэд 10 жах тогтынхаа нөгөө үг хэлчихье гэж бодлоо. Тэмээ хэрэглэг хэрэгсэлгүй дүлийн хүн шиг бай. Дээдэс цусрагыг дэвчиж цусралтыг дэвчиж галзсан хүн шиг яв гэж.
Өнөөдөр юу болдгийг алтан гэрэл өнөөдөр бас нэг хэвлийнхэнд ярьслаг өгч юм л доо. За. Нөгөө нэг өмч хураах хууль мөлөө яриад тэгээд өмч хураахт иргэний шүүхээр явах юм байна маань гэдэг нэг тийм зөөлрсөн аястай юм ярьж яснаа. Хамгийн гол нь жагсаал энэ чинь одоо яг Монголд хэрэгжиж байгаа хуулиар жагсаал цуглааны хажууд эсрэг жагсаалын цуглаалыг хуулиар хориот байхгүй. Энэ үүмэн саман болох 3-аас 5 жилийн ялтаа шүү дээ. Намайг хуультай шүү дээ. Тэг хэлмэгтэй үеишүүн дээр намайг оюурд ногцор гэж орилж яхад яг маргааш нацсан чинь тэнд нийгмийн даатгалын зогсоосон би тэнд очиж орлоо шоронд явчих гэсэн учраас болцсон байхгүй. Тэгэхэд өнөөдөр алтан гэрэл эрхчлөөгөө илэрхийлэх аль аль нь эрэхтэй. Тэгээд эсрэг жагсаал хийх ёстой. Тэгээд эдрийн жагсаалыг хорж болохгүй шүү дээ. Эрхчлөөг нь хорж байгаа гэсэн үг. Улаан цаа ингэж хүмүүсийг яг таны хийж байгаа шиг хооронд нь алцуулах юм хууль зүйн сайдын төрхөөс сууж байгаа. Хууль зөрчөөд Монгол улсын энэ жагсаал журмын тухай хууль одоо яг мөрдөгч байгаа шүү дээ. Тэр хуулийг нөлөөлчихэд ойлгож байгаа шүү дээ. Бол ийм шүү. Бид нар ийм тайван байх тийм нөхцөлгүй байгаа шүү. Ялангуяа манай залуучуудын энэ хөдөлгөөн бол маш их ухаалаг одоо яг энэ режимээ алдахгүй явах хэрэгтэй. Дунд нь юу ч готхож мэднэ. Тийм учраас би хэлээд шүү дээ. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал санал хийсэн. Тэр Монгол улсын ерөнхий батхан ч бол гордва энтер гэж хэлнэ шүү. Энэ чинь тал нь бол чи айтайхан байгаараа чиглэж байгаа хэрэг байхгүй юу? Явандаа бол энэ чинь нөгөө яндан гарал гарна шүү дээ. Энэ чинь. Тэгээ тийм учраас Монгол хүн учраас би жоо харам төрөд байгаа байхгүй. Энэ чинь Баттулганч байна уу? Энэ Батганч байна уу? Яндан гаргана. Гэрчээ устгалд орно. Би түрүү хэллээ шүү дээ. 3 хүний нэр тийм үү? Одоо социализмын үед байсан 3 хүний нэр хэллээ шүү дээ. Бид нар ингэдэг юм аа. Тийм учраас 90 онд бид нар Кремлийн колоничлоос Монголыг чөлөөсөн. Тэгсэн. Одоо дахиад санаарах байгаа. Бид колон биш, колон арай болоогүй байгаа. Энэ санаархлыг тасцах явдал бол энэ бэрднүүдээс, энэ бүлэг томоочтоос энэ салах хэрэгтэй. Салахын тулд хувийн өмчтнүүдэд хамгаалах хэрэгтэй бид нар. Хувь хүний эрхийг хамгаалах хэрэгтэй, хувийн өмчтнүүдэд хамгаалах хэрэгтэй, чөлөө өдөрсөлтөөнийг баталгаажуулах хэрэгтэй, чөлөө эдийн засгийг явахт нь төрийн хөндлөнгийн оролцоог зогсоох хэрэгтэй, тийм үү? Төрийг авсаархан болгох хэрэгтэй. Ийм бодлого барьдаг улс орон нутагт эрх мэдлийн өгөх хэрэгтэй. Нам буюулах хэрэгтэй. Орон нутагт нь эрх мэдлийн өгөх хэрэгтэй. Тийм үү? Төр засаг нь ингэж фашизм хангалуулж, тийм үү? Дагчгаад одоо дөрхөрсөн хүмүүсээ хамгаалаад явдаг биш. Одоо дөрөх гээд орж ирэхэд нь тэрийн сатааруулдаг, болиулдаг, тийм үү? За үг хэлж эрхчлөөгөө эдэлж байгаа хүмүүсээ хамгаалдаг байгууллага, сэргийлээ хамгаалдаг байгууллага. Энэ нь төрөөс хараат бас байх хэрэгтэй, тийм үү? За шүүх прокурор юм төрөөс хараат байх хэрэгтэй. Гэж дандаа нөгөө л үгийг дахиад хэлээ Фридрих Хайке хэлсэн үг. Хууль нь хүнээ хамгаалахаар хүн нэргээд хуулиа биелүүлэнгээ хамгаалдаг юм аа. Ийм тогтолцоо руу явахгүй болохоор байцсан. Тэр ийм тогтолцоог бий болох бол цаг бас хугацаа зөндөөл орно л доо. Тэгэхээр тэр лөө явж. Тэр лөө явж байна. Тэр лөө явхад манай залуучуудын ухаалаг хөдөлгөөн бол маш том тулах хүч. Яг зинтэн тулга нь болно. Тэгнь. Тулга нь болно энэ бол тийм. Тэгээ тэрийг бол ер нь үл тоох шийдвэр харагдаад өнөөдөр зориуд тим хэллээ шүү дээ. Би анзаарсан. Их хурлын дарга амар баясгаландаа нөгөө ерөнхий батхан чинь өөрийгөө дагуулж яваа 2 ногоон толгойд хөхтрөө хоёроо дагуул орсон байл шүү дээ. Тэр нөгөө хууль ярьж байгаа. Би тэр ган төмөр хоёрыг хэлж байна л да. Тий. Хөхтрөө ногоон толгойд хоёр тэр хоёрыг хэлж шүү дээ. Би ягаад ингэж ерөнхий батхан гэдэг бол ерөнхий сайдыг өөрийнх нь хамгаалсан хэрэг шүү дээ. Би хүнд оромжлоогүй байна. Тийм ээ? Ялаа гэсэн тийм ээ. Тэгэхээр ялаагаар ярьж байгаа хэдүүлээ яг тэр нэг бичил жигүүртний нэрээр нэрлэе л да. Тэгээ 3 сая 500 ялаатай юм байна тийм ээ Монгол улс тийм үү. Тэгээ ерөнхий батган нь тийм юм байна. Тэгээ энэ нөхдөөч ороод тэр алтан гэрлийн хуулийг яриад байл шүү дээ. Одоо яа нэг нь төрийн юу лээ чинь өмч хураах гэдэг нь угаасаа Твиттер яриад байгаа эрүүгийн хуулийн 22-ын 10-д байгаа. Тэр хуулиар хэрэгжүүлээд явал та. Яагаад нэмэлт хууль гаргаж ирж байгаа юм бэ гэвэл энэ фейсбુકийн даалгавраар гүйцэтгэж байгаа Баттулгын өөрийнхөө энэ дээрэм тануул хийсэн арга нуух гэсэн дарга.
Тий. Өөр юм байхгүй шүү. Өөр юм байх. Энэ бүх үүмийн санаачилж байгаа хүмүүс Батулга тэрнтэй нийлээ тэр нэг бууг байна шүү дээ. Та газар бууг болоо гэж тэр нөхөр юм тийм ээ. Баян онгорынхоо ордны би нэг өчигдөр нэг ашигт малтмалд урд нь ажилласан найз руугаа ярьсан. Тэгээд ингээд сонирхоо жоохон яриад хоёлоо тэгсэн чинь тэр баян онгорынхаа алтан уурхаануудын 19 орд байдаг нь тэрний чинь 17-г нь хатлага авал зарцсан багч үлээ. 19 орд байдаг тэрний 17-г нь халтмаагийн батлага авал зарцсан багч үлээ. Хин гэж чинь баян онгорхоо тэр ашигт малтмалд ажилладаг залуу би юут он сар өдөртөө гаргаад өгч чадсан юм багч үлээ. 17-г нь өөрийнхөө тэр нөгөө нэг бүх мөх янз бүрийн бүхэнцрүүд байдаг үстэй. Тэдрээр аваад тэгээд зарцсан шүү дээ өөрийнхөө нутгийнхаа 17 ордын. Энэ нөхөрч өчигдөр бүх явуулсан байж танарлаа. Тэгсэн. Тэр нэг чамайг яриад байсан нөхрийн чинь хажуугаар нэг бүхэл байлээ. Тий. Тэгээд эн чинь нэг юм тэр жуудагийн нөхөр гэсэн бүр хажууд нь хүмүүлээд байсан. Тий, жуудаг ихчлээ. 19 орд байдаг юм баян онгор. Тэрний 17-г нь авал зарцсан багч. Би наадах гэж тавгаж ходоо анхтаа сонсож байна. Тийм лээ. Тэгээд зарцсан багч лээ. Тэгэл ийм хүнэл их оронч моронч гэж балаалдаг энэ Монголыг ингээ хорлоод байгаа үйл явдал. Би тэгэд бүр нэг энийг ахаад таныг яриад цаа гэж хүсэж байхгүй юу? Найлиг. Одоо яг нөгөө нэг өмч хураах 1929 оны үйл явдлыг ахаад нэг ярьж хасаа гэж боддог байхгүй юу? Хоёулынгийнх нь яриаж угаасаа өндөрлөх талд болж байгаа. Яагаад өмч хураах вэ? Өмч хураах комиссийн дарга нь хэн байсан? Тэгэхээр хэний хөрөнгийг хураасан? Дараа нь хэний хөрөнгийг хураасан? Өмч хураах комиссийн дарга нь хорлоогийн чавьсангаа өөрөө байсан л та. Гардаж хийсэн юм билээ. Тийм. За энэ гардаж хийсэн хийхдээ асар их том даалгавар аваад гүйцэтгэсэн 1929 онд улсын баг хурлын одоо тогтоол гаргаад тэгээд ирэн билсэн юм билээ. Хамгийн түрүүнд Намнасрангуй, Ботогой, Богдгийгээ Данзангуй энэ хүмүүсийн өмчийг ураагаад за тэгээд энэ өмчралт зүгээр 29 онд эхлээд дуусаагүй юм байна лээ. Тий. 29 онд нөгөө хөрөнгө оруулалт гэж яриад байдаг шүү дээ бид нар одоо 29 оны нэг шөнийн дотор 4000 гадны одооны харуул хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан юм байна лээ. За тэгээд Часаад хамгийн газар гэдэг байна тийм үү? Тий. Одоо сүм хийдүүд асар их өмчтэй байсан байгаа байхгүй юу? Тий. Тэдний малдаг малчтай. За тэгээд малчтай айлгаж сүрдүүлээд малын за тэгээд сүм хийдэг яадаг өмч байдгийн тэр өмчүүд бүгдийн тоолгонд оруулаад дээрэмд том сулга хийсэн. Ийм л юм өмч хураалт ийм л болдгийн байлээ. Тий. Түүхэнд байна. Тий. Жишээлбэл энэ хамгийн баян хүмүүсийг айлган сүрдүүлж пиадал тийм үү хар пиадал шар пиадал гэж гочгоод бид нар ч нэг харлуулдаг шүү дээ яг тэрнтэй адилхан гочгоод хамгийн юм дээр өвсөн юм шүү гэж цогцоочроо лоо хуулгаа дурсад ярьсан байна лээ. Тэгээд одоо яриагаа жаргаагаад би нэг арай болоогүй нөх лоо хуулгахын тухай хэлтгээ өгүүлээд гэж бодчих. Лоо хуулгаа чинь бол айлын 5 хүүхэдэн байна 1923 онд говьалтай айлт энэ алтай нуруудын донд мэндэлсэн юм хүн байна. Дээд өвг нь 10 тонн гэж хүн байсан юм байна. Угаасаа гарал нь бол одоо цагаан ястан цагаан гартан гэх юм уу тийм үү? Тийм. Язгуур хөсөөтэй. Язгуур хөсөөтэй юм хүн байж. За аав 1932 онд баривчилсан юм байна. За 29 онд өмчөнд ороход. За хууцгаа одоо удам өгсааны. Тийм ээ. Хууцгаа өөрөө айлын 5 хүүхдийн доороос 2 дахь нь юу яг тэр дундлынхаа одоо 3 дахьынхаа дараагийн доороос 2 дахь хүүхэд нь юм байл. Тийм тэгээд лоо хууцгаа чинь тэгээд сургууль соёл болоод тэгээд томроод Улаанбаатар руу сургуульд явах болж 20 хоног явж Улаанбаатарт ирсэн юм байна. За 20 хоног явж Улаанбаатарт ирэхдээ тэгтэл энэ хүний сэтгэлгээ гарч энэ лүнгийн дээрээ машин нэвтрээд зогсчээ. Тэгээд жолоочтойгоо хоёулаа явж байгаад модноос очоод хэмжээг нь аваад мод төрөөж ирээд модоор Porsche хийсэн баг. Машиных нь Porsche интерчихгүй юу?
Тэгэхээр зэрэг жолоочтойгоо нийлээд хоёлаа Porsche хийсэн гэж. Жохон 20 хүрч байгаа хөвгт шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би нөгөө нэг сэтгэх зэхээтэй хоёр ялгаатай гэд хэлээд байсан шүү дээ. Тэр чинь. За тэгээд лоо хожгоон тухай ингээд цогцлуулаад орчихъя. Ягаад гэвэл би лоо хожгоон тухай ярина гэд чамтай ярина гэдэг утсан учраас. Энэс цаашаа ингээд үргэлжлүүлж байна. Одоо дараагийн 3 дахь өдрүүд энэ лоо хожгоон тухай бүр яг дэлгэрэнгүй яриад эхлэе гэж бодож байна. За сэтгэх сэхэтэн гэхээс гадна би өнөөдөр цагаантайгаа уулзсан. За. Тэгээд одоо үнэхээр ухаан төнхөд юм болтохгүй юм чинь одоо жоохон ингээл хоргоогоол бургоогоол байгаа юм байна л да. Тэгээд юм олдохгүй тэр чинь тэгээд ажил үүснэ ямар шүү дээ. Тэгээд нөгөө л би өөрт нь хэлж байгаа нь чи бас сэхэтэн гэхдээ сэхэтэн дотор нэг ондоо юм байна. Сэтгэгч мөн үү? Тэгээд сэтгэгч гэдгийг би юу гэж хэлж байна гэвэл тэр ачтгтийн одоо бий болгосон үйл явц тийм үү? Тэр одоо шорооноос шингэн гаргаад эсэлдээ ангиж оруулаад нөгөө харсан шингэн металл болгоод зис болгожээ. За энэ технологиг төрөөс зээл, хууль, засгаас татварч өгчдийн мөнгнөөс авалгүйгээр гаднаас Англиас, Канадуудын улсуудтай нийлж хөнгөрөөр татаад за ингээд явжээ. За тэндээсээ үүдээд одоо энэ Степариана гэж нэг байгууллаа. Дэлхийн стандартын бүтээн байгуулалт хийсэн. Цорын тасархай хийсэн. Энийг хийхэд одоо марк заах оролцсон $1 million хөрөнгө оруулалт байгаа. Тэгэхээр өөрийнхөө одоо бий болгосон сэтгэлгээгээр бий болгосон ачтгтээсээ Степарианараа хөрөнгө оруулна уу, татна уу, энэ бол тэр хов бизнес хийх байхгүй юу? Тий. Ягаад би нэг яриад байгаа бол цагаантайгаа уулзаад нэлээд хойчсон. Тэгээд би хааны байдалчдаа эмчилүүлээд ирсэн. Тэгээ хоёулаа нэлээд тайтгараад тэгээд би өдөөс хойш харсан чинь ачтгтыг цагаан суврагыг ухаан хадгийг юу хураан гээд хар даванд цагаанаар өчсөн нөгөө сөрөг жагсаалагч нь ирж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр сэтгэгчд хийж сэглэгчд нь завшдаг юм байна л гэдэг ийм юм олж харсан байхгүй би. Тий. Тэгээд би бол тэр үед л ахуйжгаа сэтгэгч байж. Тэгээд бас сэхэтэн тийм ээ. Тэгэхээр сэхэтэн сэтгэгч хоёрын ялгаа их сэхэтнүүдийн прагматик байдгийг. Тий. Одоо жив сэхэтэнд орно тийм үү. Гэхдээ сэхэтнүүд дотор ингээд прагматикаас өөрийгөө зуларч авч гардаг, тууштай байж чаддаг, үжил санаатай байж чаддаг хүмүүс бол сэтгэгчдийн тоонд орно. Би тэгж бодож байгаа байхгүй юу. За манай би одоо хэн сэхэтэн мөн үү? Манай намын даргал хуй хөөгдсөн шүү дээ. Гөрүүл төмрөө. Тэр чинь сэхэтэн мөн баха. Мөн шүү дээ. За тий. Тэгээд тэр дор чанд чинь мундаг сэхэтэн мөн үү? Мөн шүү дээ. Хоёул Японд. Энэ юу хийж юм бэ? Тэгээ энэ сэхэтнүүдийн хорлон гэж би эднэр хэлээд байгаа. Ийм хүмүүсийг, ийм прагматикуудыг. Яг чигээрээ тууштай үжиснандаа үнэнч явж байгаа. Тэгээд одоо элдв зүйлийг сэтгэж цаашаа өөрөө хөгжиж гэмий би хүнийг сэтгэгч гэдэг байгаа байхгүй. Тэгээд сэтгэгчдийн тухай хоёлаа дараа ярина тэр Альберт Эйнштейн тэр надад зөндөө олон түүхийн материалууд байна. Тийм байна. Тэгээд би зүгээр одоо би өөрөө ярих оронд энэ өнөөдрийн яриаг жаргахын тулд чамаас нэг юм асуу гэж бодлоо. За улс төр судлаачийн хувьд яг өнөөдрийн агшин чи юу гэж бодож байна? Ерөөсөө Монголын улс төр ахаа энэ нөгөө байх ёстой суур зарчим авдсан шүү дээ. Би засаглал байгуулахаас нэглээд хэлчихсэн. Энэ хяналтын байх ёстой систем нэгдсэн. Өнөөдөр ардсан нам улс төрийн зөвлөлтөнд хуралдаж чадахгүй ардын намын баг хурлын шийдвэрийг хараад сууж байгаа байхгүй. Энэ өөрөө нэг нам болчихсон шүү дээ. Монголд авторитар нэг юм бол баталгаатай тогтцсон. Авторитар нэг баталгаатай тогтцсон. Яагаад вэ гэвэл энэ чинь хоёр өөр үзэл санаатай нам. Ардын намаас хамаарахгүйгээр улс төрийн зөвлөлд хуралдаад үндэсний бодлогоор нь хуралж явах хэрэгтэй шүү дээ. Баг хурлын шийдвэрийг харж улс төрийн зөвлөлд хуралддаг. Үндэсний бодлогоор хуралддаг. Ардын намын би урд нь ширчсэн оюун эрдэнэ шоргуулгын дотор манай намын тамга гэрчлэгээр яг энэ л ахгүй юу. Энийг л хэлсэн. Тэр нь бол байж болохгүй. Тийм болохоор энэ залуучуудын ориглон тэмцэл дээр нь хамтал үзэл байгаа юм л та. Өнөөдөр ууг нь бол энэ Австрийн улс төрийн хамгийн Австрийн үйл явдал дээр дүгнэлтээ гаргаад
чи тусдаа дүнэлтэд гаргаж хараа тус бодлогоо бариад явж явах хэрэгтэй байхаа. Тийш хамгийн түрүүл хам төмрийн хандж байгаа хандлагыг хар тийм. Тэгэл хэлснээсээ буцаад энэ залуучуудтай хард ойлгомжтой шүү дээ. Хард нэг эзэн би гэж хэлчихэд би хэлээгүй гэж гүрийгээл. Улаан зүүн юм яриад. Тий. Тэгээд дор чанд байна тийм. Дор чанд угаасаа тэр нөө оюутны охин компани чинь бол яах вэ? Тэрийг одоо нам гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Их хурлын гишүүн гарч ирээд гарын үсгээ зурцны төлөө намаас хөөнө гэдэг юу гэсэн үг юм чинь сонгогчдоо сонгогдоод орсон мандатчтай. Хөдөлмөрийн үндсэн намын мандатаар ороогүй байхгүй. Ороогүй. Хэн зол жаргалаа? Тий. Тэр чинь Баянгол дүүргийн сонгогчдын мандат орж байгаа юм шүү дээ. Тэр чинь Баянгол дүүргийн иргэдэг төлөөлж байгаа мандат шүү дээ. Тэрнээс дор чандын мандат биш дээ. Чамд бол ийм харагдаж байна уу? Энэ өөрчлөлт гаргасан чинь харагдаж байна. Би бол бат итгэлтэй байгаа. Яагаад бат итгэлтэй байгаа вэ гэхээр өнөөдөр Монгол Ардын нам доторх энэ баг хурл одоо хүртэл тараагүй хэрүүлтэй байгаа. Эн чинь нэг тийм Монгол Ардын нам ухаантайтай юм уу, цэвэршгээд юм уу, тийм хэрүүл биш. Одоо дараагийн тэмцэл юу вэ гэхээр эрх мэдлийн төлөөх тулаа яаж харагдаад байгаа юм бэ гэхээр хөрөл өгч уржтар дууж уулзаа ажиллаа өгөхгүй. Тэгсэн нөхөр юу гэж бодсон бэ гэхээр би ч одоо ингээ хүүхдээс олоо огцорч байгаа чинь хулгайч гэж нэр зүүчих гээд байгаа учраас нэг шудрагаас чижээд үлдсэн баатар болохын тулд баг хурлаараа хилцүүлнэ. Баг хурлаа багцалчихна гэж бодохгүй. Тэр нь багцлахдаггүй байна. Тэгээ энквер шууд хэлчихлээ. Тэр нь багцлахгүй байна. Тэр нь багцлахгүй. Монгол Ардын намын баг хурл ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг ярихгүй шүү гэж ярьсан л дээ. Тий, тэгэхээр энэ баг хурл нь багцлахдаггүй байгаа учраас энэ доторх зодон даамжирна. Гэтэ энэ бол Монгол Ардын нам цэвэршиж байгаа, сайн гоё болж байгаа юм ерөөсөө биш. Дараачийн тэр эрх мэдлийн цоох байдаг гэдэг. Хоёрыг аваад үлдэнэ гэсэн тийм таамаг байна. Үлдэхгүй юу? Үлдэхгүй. Би бол тэгж л харж байгаа. Яагаад вэ гэвэл эдгээр чинь нэг дараачийн дээрэмчт ингээд хамтдаа дээрэм хийж явах чинь хоёулын чинь хамгийн авчаад нөгөөдөө би ер нь нэг сонин аимшигтай юм хараад байгаа. Энэ их ингээд зунгаар болоод татсаар байгаад одоо ингээд 5 сар дуусах гэж байна тий. Тэгээ хүмүүс ингээд залуучдаг бүр назгаар болоод тэгээд сөрөг жагсаал магсаал хийж ингээд зунгаар болж байгаа. Бүр намар алтал навсаас юм болох үү. Тэгээд хайрын сайхан залуучууд нь ашиг дөрвөд явчих гэсэн тийм аим шиг надад байна. Энэ жагсаал зогсох юм бол энэ аюул болно. Энэ жагсаал зогсох юм бол Монгол шууд дарангуул тогтнох. Яг нэг шууд сүмбир шиг залуучууд чинь барай шорд шүү дээ. Дарангуул тогтоох юм явчих вэ гэж би хараад байгаа. Тэр явахгүй байна. Энийг хараа. Өнөөдөр юу ороод ирсэн гэж Орос ороод ирсэн байхгүй. Тий. Чи түрүүн нэг бенз ярьлаа шүү. Тий, Орсын бенз байлаа. Аль хэдийн ороод ирсэн байхгүй. Чи Баянголоор дөрөв Оросод байсан гэж бат. Тий, та надад ярьж ирсэн. Энэ чи аль хэдийн 2 жилийн өмнө асуудал шүү. Тий. Тамгаад даал тэгэл одоо яах вэ? Энэ улсаа яаж авчих вэ яриад ингэж хэдэг FCK хандж байгаа хандлагыг харлаа тийм ээ. Тэгэхээр ийм руу бол оруулахгүй тулд өнөөдрийн залуучуудаар хамгаална. Одоо миний зорилго бол тэр л байна. Тий, би ч бас тэгж бодож байгаа. Зүгээр нэг жоохон найдвар байгаа, ерөнхийлөгчд жоохон найдаж байгаа. Яагаад вэ гэвэл энэ хүн нэг байгаа байдлыг дүгнж үзээд тэр төрөг нуурын асуудлыг зөвхөж тавиулсан. Оюут нэг өнөөдөр ажиллаа өгөх шахах асуудал. Ерөнхийлөгч хандж байгаа хандлага. Өнөөдрийн үгийг жаргаад нэг хүлчих үү? Тэг аха. Охиногийн хөрс гэдэг хүнд бол найдлага тавь. Тэг. Энийг одоо хүмүүс тэр хүний жихэнд нь хүргээсэй гэж бодож байна. Яг үнэ. Би охиногийн хөрс гэдэг хүнийг Францтай гэрэмэрэ хийх энэ гадаад харилцаан дээр айгүй үеиг юм хийгээд одоо хаана Австралийн чинь хүлээж авчихсан. Тий, хүлээж авчихсан. Тэгэхээр энэгээр нэг одоо төрийн зөргөний хувьд зан гаргахтаад ингүүл нэг энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдал нэг хамгаалагдаж үлдэх юм байна гэж тэгээ хөрөсөд Монгол улсын одоо ерөнхийлөгч хөрөсөд би таатаа үг хэлж байгаа дандаа шүүмжилж ирсэн. Энэ удаад бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улс тусгаар улс байх асуудал яах вэ гэхэд тэр тулчаад байгаа цаг энэ үнийг байхгүй болох асуудал явдлыг урд хэрэг хэлэгч хийж байгаа надад. Тий. Тавд хэрэг хэлэгч.
Тэгэхээр энийг аврах ганц гарц бол хөрсгөөр. Тий. Тийм учраас урд нь сануулад Батулгаа хөрсгөө. Юу хорлоогийн хээж хавсан юу зэдэн бол хоёр ахшгэ болцоо гэж захиад хүсээд байсан маань энэ баггүй. Тийм учраас одоо залуучуудаа хамгийн түрүүнд тэгээд төрийн тэргүүн их зөв бодолтой байгаасаа л гэж л дотроо залгирч байна да. За дээж аргах уу. тэгээд за баярлалаа. Тэгээ өнөөдөр иргэчлээр энэ үрд өндөрлөж. Тэгээ дараачийн 5 гарагт уулзна, баяртаа уулзна гэдэгтээ бол би бол итгэлтэй байгаа. Тэгээд сайхан мэдээтэй. тий. За баярлалаа ингээд жаргая.